Үзэгч та бүхний амгалан ирээ. За Монголын үндэсний олон нийтийн арга телевизийн Монголын мэдээ сувгийн зочны цаг ярилцлага эхэлж байна. За энэ удаагийн ярилцлагаар ер нь өндөр технологийн мэрэгжилтнүүдийг хэрхэн бэлтгэх вэ гэдэг тухай асуудлыг хөндлөн. За ярилцлагад Шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал доктор Ган Зэрэг оролцож байна. Тэгэхээр ер нь манай улсын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход өндөр технологийн мэрэгжилтнүүдийн үүрэг оролцоо зайлшгүй чухал болж байна уу? Энэ чиглэлийн ойлголт хандлага нийгэмд бий болж чадж байна. За тэгэхээр өнөөдрийн өндөрлөгөөс харахад дэлхийн хөгжлийн чиг хандлага бол 21-р зуунд бол өндөр технологи буюу биотехнологи, нанотехнологийн 90 үед бол амьдарч байна. Дэлхийн тэргүүл их сургуулиуд бол энэ рүү бол чиглээд бол аль хэдийн ороод мэрэгжилтэнгүүдийг бол хөдөлмөрийн зах зээл дээр бол олноор нь бэлтгэж гаргаж байна. Тэгэхээр Монгол улс ч гэсэн өндөр технологийн асуудал яригдаад 10 жил болж байна. Инновацийн хууль, хөтөлбөрүүд бол гаргаж хэрэгжиж эхэлж байна. За нэг зөвхөн судлаач хүний хувьд ингээ аваад үзэхэд одоо бол яг залуучуудын маш тийм өндөр технологийн чиглэлээр мэрэгч гэсэн тийм цунами бол аль хэдийн бол залуучуудын донд бол ирсэн байна. Тэгэхээр энийг бол ихтэй сургуулиуд бол шүүрж аваад мөн аж үйлдвэртэйгээ холбосон инженеруудыг бэлтгэх шаардлага бол өнөөдөр бол Монголын ихтэй сургуулиудаар тулгараад байгаа. Тэгээ манай Шинэ Монгол технологийн дээд сургууль бол дэлхийн стандартад нийцсэн. За дэлхийн инженерийн тэргүүл их сургуулиуд болох MIT, Японы MIT гэж нэрлэгддэг Токиогийн технологийн их сургууль TIT-гийн яг сургалтын стандарт хөтөлбөрийн дагуу бид нэр биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологийн платформ дээр инженерийн 8 хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа яваад 3 дахь жилдээ орох гэж байна. Тэгээ манайх бол заавал гадаадд биш Монголдо өндөр технологийн чиглэлийг дагнсан инженерийн боловсон хүчин хөтөлбөрийн зах зээл дээр гаргах нийгмийн олон эрэлтийг бол ирэх 10-20 жил хангах зорилготой энэ сургуулийн үйл ажиллагааг бол эхлээд бол явж байна. Тэгээ манайх бол дэлхийн боловсролыг Монголдо эзэмсчихээ гэсэн үрээтэй өндөр технологийн чиглэлээр инженерийн чиглэлээр оюутнуудыг залуучуудыг голчлон бэлтгэх зорилттой зөвхөн бакалавраас гадна магистрийн хөтөлбөрийг бол бид нэр бас бэлтгэж байгаа. Ийм Шинэ Монгол технологийн дээд сургууль гэдэг товчилсан нэрээр залуучуудын дунд New MIT гэдэг нэрээр гарч ирж байгаа юм шинэ сургууль байна. Ер нь бол инженери технологийн мэрэгжилтнүүдийг бэлтгэхэд энэ чиглэлийн боловсон хүчнийг цаашдаа өргөн бүрэлдэхүүнтэй тэлэхэд хамгийн гол нь ямар тулгуур зохицуултууд өнөөдөр байх шаардлагатай гэж үзэж байгаа. Сургуулиудын хувьд чадамж, боломж аль хэр бүрдэж байна. За өнөөдөр бол хууль эрх зүйн хувьд бол би боломжийн гэж харж байна. За хөрөнгө оруулалтуудын хувьд бол харилцаа адилгүй байж байна. За манайх бол өндөр технологийн инженерийн чиглэлээр гарч ирж байгаа Монголын анхны сургуулиудын нэг. За хөтөлбөр бол сургагчиг, ном бол бүгд англи хэл дээр явагддаг. За багш нарыг бол дотоодын шилдэг багш нарын багийг бид нар бүрдүүлснээс гадна за Японоос, бас Америкаас, Тайванаас, Европын холбооноос бас инженерийн яг нарийн мэрэгдсэн багш нарыг бол авчрах гэрээ хэлцээнүүдийг бол хийгдсэн байж байгаа. Тэгээ эхний 2 жил бид нар бол нэлээд олон зам харгууг бол тууллаа. Олон шин нэмийг дээд боловсролд бас хийх гэж оролдлоо. Тэгээ Монгол залуучууд бол сайн сурч байна. Хамгийн гол нь бол бид нар боловсрол дээр бол чанарыг бол голчилж байж байгаа. Тэгээд Монголд бол компаниуд бол өндөр технологийн, ялангуяа биотехнологи, нанотехнологи гарааны компаниуд, бизнесүүд бол гарах хандлагатай байж байна. За миний хамгийн их баярлж байгаа зүйл бол одоогийн ерөнхий боловсролын 11, 12 дугаар ангид сурж байгаа хүүхдүүд, ихтэй сургуулийн 1, 2 дугаар курсын хүүхдүүд бол инновац, entrepreneurship, гараа буюу стартап компаниуд гэдэг талын ойлголт бол тэдний хувьд бол мод болоод тэрийг яаж хэрэгжүүлэх вэ? Ирээдүйд орох их сургуулаа өөрийнхөө эзэмшиж байгаа мэрэгжлийн энтэйгээ яаж холбох вэ гэдэг бол тэднэрт бол маш их нөлөөлж байна. Мэдээллийг бол дэлхийн хэвлэл мэдээллээс гадна Монголд бол гадаадд сурж байгаа залуучуудаас дамжиж бол энэ талын соёл зам боловсрол мэдлэг бол аль хэзээ бий болсон байна. За энд бол хамгийн их түлхэгцүүлсэн зүйл бол 12 онд гарсан инновацийн тухай хууль буюу Монголын БЭД хуулийн хууль байгаа. Энэ бол
залуучуудад их сургуулиудад бол маш өргөн боломжийг бол нээсэн. За энийг бол одоо бариад манай сургуулийн бол одоо нэг гол чиг хандлага бол эсэж орсон оюутнууд бол ирээдүйн өөрийн одоо өндөр технологийн гарааны компани, бизнес, за гадаадын ихтэй сургуулиуд сурах үндсэн одоо мэрэгжлийн чиг хандлага бол манай сургуульд бол бүрэн эзэмших бол болцоо нь бол нэгдэж байгаа. Энэгээр бол бид нэр их зоригтой олон алхмыг бол хийсэн. Сургуулийн хөтөлбөр агуулгын хувьд бол олон улсын стандартад бүрэн нийцсэн хүрсэн гэсэн үг. Хүрсэн гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол одоо бол ялангуяа бакалаврын түвшинд бол дэлхийн нийтийн нэгдсэн нэг боловсролын систем бол гарч ирж байна. Тийм учраас бид нэр яг үндсэн одоо мэрэгжлийн суур хичээлүүдийг бол бид нэр одоо Монголын аягүй тэргүүлэх багш нар бол орж байгаа шээ. Математикийг бол одоо Монголын математикийн одоо олон улсын олимпиадаас 40 гаруй медалийг авахулсан Адэ Сүрэн багш одоо манад математикийн хичээлийг бол математикийн одоо багш нарын багийг удирдаад оюутнууд хичээл орж байна. За физик дээр бол одоо Монголын нэрд физикч одоо Ням Сүрэн байна. Одоо Италид бол боловсролыг эзэмсэн онлайн физикч. Тэгээ хим дээр бол манайх одоо олон улсын химийн олимпиадад хүүхдүүдийг бэлддэг одоо багийн багш нар бол манай химиг ордог. За биологи дээр бол одоо Германы хамгийн алдартай 80 гаруй Нобелийн шагналыг төрүүлсэн одоо Гётингений их сургуульд докторийн зарыг хамгаалсан одоо од гэрлэгээ доктор. Тэгээ ер нь инженерийг бий болгоход бол математикаас гадна физик, хим, биологи гурыг бол маш сайн суурийг бол нэгдүгээр курст, хоёрдугаар курст өгжөөж инженерийн одоо бүх инженерийн салбаруудын суур эхлэлийг бол бакалаврын түвшинд бол тавьдаг. Манай сургуулийн бол онцлог энэ байгаа. Тэгэхээр өндөр технологи гэж нэрлэгдэж байгаа биотехнологи, нанотехнологид бол энэ одоо математик, физик, хим, биологи бол асар чухал. Энийг л хэрв тавьж чадахгүй бол хүүхдийг бол бид нэр дэлхийн стандартад бол бэлдэнэ гэдэг бол хэлхий аргагүй зөвлөлтэй. Тэр нь одоо элсэгчдэд танаа сургуулийн хувьд ямар тодорхой нөхцөл шалгуурыг тавьж байна гэж ойлгож байна. Тэгээ боловсрол одоо сошиалчны яамнаас бол 400-аас дээш оноотой хүүхдийг бол аль сургуулиуд хүлээж авч хүүхдтэй ярилцж уулз зөвлөгөөг бол өгж байгаа манад. Ерөнхийдөө манад бол дунджаар одоо 550-аас дээш 600-аас дээш оноотой хүүхдүүд бол бүртгүүлж байгаа. Тэгэхээр 800 оноотой олон улсын болон улсын одоо математик, физик, хим, биологи, техник, технологи олимпиадад орсон хүүхдүүд бол манад бол одоогоор бол 30-аад хүүхд бүртгүүлсэн явж байгаа. Тэгээ манай одоо инженерийн сургууль учраас нийт оюутнуудын 80 орчим хувь нь бол хэрэгтэй байдаг. Тэгээ бид нар бол зөвхөн одоо дотоодын багш нарын нөөц бололцоог маш сайн одоо багийг бүрдүүлснээс гадна одоо инженерийн нарийн чиглэлүүдээр жишээ нь одоо нанотехнологийн чиглэлээр, химийн инженерийн чиглэлээр, за яг орчин үеийн одоо механик инженерийн чиглэлээр, биомеханик, наномеханикийн чиглэлээр бид нар Японоос бол одоо яг мэрэгжлийн багш нарыг бол авцраад тэднэр одоо үндсэн суур одоо тэнхмүүд хичээлүүдийг бол хамтарч бид нар бэлтгэх бол зорилгыг тавьж байгаа. Яг тэгэхээр одоо бид нар оюутнууд хэрэгж байгаа сурагчид бол бүгд одоо дэлхийн стандартад нийцсэн сурагчид байгаа. Дээрээс нь одоо онлайн хичээлүүдийг одоо залуучуудын хамгийн хэрэглэх дуртай болсон хичээлүүдийг бид нэр зөвхөн одоо байгаль ухаан инженерийн хичээлүүдээс гадна инновац, entrepreneurship, менежментийн хэрхэн яаж одоо ирээдүйд технологийн компаниудыг бий болгох гэсэн суур буюу одоо орчин үеийн шинэ хичээлүүдийг бид нэр бас хүүхдүүдэд бас орж байгаа. Тэгэхээр энийг орохын тулд одоо гадаадын тэр багш нарын буюу дэлхийн тэргүүлэх их сургуулиуд орж байгаа хичээлүүдийг Монголд нутагшуулж ороход бол багш нарын хүчтэй багаас гадна оюутнуудыг одоо хэрхэн яаж мэдлэгтэй болгох уу, суур боловсролыг олгох уу, хүмүүжлийг олгох уу, тэдний олон талдад авиасыг хөгжүүлэх тал дээр бид нар клубын систем, дугуулангуудын систем, за гадаадад одоо богино хугацаагаар үйлдвэрлэлийн дадлага хийх, танилцах дадлага хийх, за одоо дэлхийн болон одоо Монголын нэрт эрдэмтдээр лекц уншуулах гэсэн олон арга хэмжээнүүдийг бол явуулж яадаг. Тэгээ манай бол одоо зарим шилдэг одоо хэлсэгчд бол одоо хүүхэд байхдаа олон улсын болон одоо сурагчтай олимпиадад оролцдог байсан бол одоо манай 1-2 дугаар курсын оюутнууд олон улсын оюутны олимпиададад бол бас амжилттай оролцоод улсын болон одоо олон улсын олимпиадад бол оролцох бэлтгэлээ хангаад бас амжилттай их явж байгаа. Тэгээд сургуулийн ерөнхийд нөхөл ажиллагаа эхлэхэд бид нэр бол нэлээд олон одоо Монголын дээд боловсрол дэвшилтэй зүйлүүдийг бол одоо маш хурдтайгаар бол одоо хийх гэж зорж байгаа. Түрүүчээс бас зарим үр дүнгууд бол ажиглаж байгаа. Ер нь одоо шинээр хэлсэх оюутнуудыг бүртгэх ажил ямар хугацаанд үргэлжлэх вэ? Бүртгэл дуусна уу?
Бүртгэл дуусаагүй байна. Манайх одоо 7 сарын 10 хүртэл бүртгэн. Тэгээ манай сургуулийн одоо Facebook одоо бүртгэлийн онлайн системээр бол хөдөө орон нутгаас элсэж байгаа хүүхдүүд бас орж одоо бүртгүүлж байгаа. За өнөөдрөөс хөдөө орон нутгийн одоо сургууль сонголтын ажлууд бол өнөө маргааш бол эхэлж байгаа учраас бид нар бас хөдөөнөөс бол нэлээд хэдэн хүүхдүүд бол манад элсэж байна. Тэгээ тэр одоо шин сургууль учраас тэр болгон бас мэдээлэл бол хүрэхгүй байгаа. Тэгэхээр манай сургуулийн одоо сургуулийн веб хуудас, фэйсбүүкээр ороод одоо сургуулийн мэдээлэл тэн дээр утсууд байгаа. Тэгээ бид нартай шууд холбогдвол бид нар одоо өөр сургуульд элсэж байгаа хүүхдүүд ч гэсэн одоо манай сургуулиас хүүхдийг те инженерээр одоо цаашиж явах гэж байгаа хүүхдүүд одоо зөвлөгөөг бол бид нар бас харамгүй өгдөг. Жишээ нь одоо шинжлэх ухааны технологийн сургууль, Монгол Улсын их сургуулийн одоо технологи инженер суртаа ангиудад орох гэж байгаа хүүхдүүдэд бас ирээдүйд одоо ямар инженерийг эзэмших вэ? Ямар одоо гадаад ихтэй суралцах уу гэдэг дээр бол эцэг эхчүүд ч гэсэн одоо асуудалтай бол байдаг. Энэ дээр бол манай сургууль бол бас тодорхой мэдээллүүдийг бол бид нар бас зөвлөх үйлчилгээг бол өгж байгаа. Нэгэнт тэд нар бол төгсөөд одоо Монголд бол одоо хамгийн дутагдaltaй одоо эхний 10 мэргэжлийн дарууланд нь одоо инженерүүд орж байгаа. Монголын ирээдүйн одоо том мега төслүүд байна. Цом бүтээн байгуулалтан дээр бол одоо инженерүүд бол асар их дутагдaltaй байж байгаа. Тийм учраас одоо дотоодын нэг одоо инженерүүдийг бэлдэх одоо шинэ Монгол технологийн сургууль маань бас инженерээр одоо цаашид явах. За инженерээс гадна одоо дагдаг мэргэжил бол байгалийн ухаан, за мөн одоо үйлдвэрлэлийн болон технологийн менежментийн чиглэлээр цаашид буюу одоо орчин үеийн хэллэгээр бол одоо инновац, entrepreneurship, өөрийн одоо авиас чадвар дээр тулгуурласан технологийн гарааны компаниудыг одоо байгуулах чиглэлээр сонирхож байгаа хүүхд залуучууд байвал сургуульд одоо өнгөрсөн жил төгссөн, энэ жил төгссөн хүүхдүүд бол одоо бид нартай уулзаж зөвлөгөө авч болно. За хэрвээ одоо өсвөл манай сургуульд элсэж орж болно. Бид нэр бол хүүхдийг бол нэг тийм сулхан чадвар муутай бол бэлдэх сонирхол бол байхгүй байгаа. Тийм учраас хүүхдтэй тэдгээр эцэг эхчтэй бол маш сайн гэрээ байгуулна, сайн уулзна. Тэгээд гурвалсан гэрээ байгуулсны дараа хүүхдэд нэлээх итгэл, зориг, урмыг өгсөний дараа бол хүүхдийг бол одоо хамгийн чанартай, хамгийн одоо олон улсын зах дээр гэсэн одоо инженерийн одоо компаниуд ч гэсэн одоо менежментийн салбар ч гэсэн ажиллах чадвартай тэр хүүхдүүдийг гол суурийг нь бол бакалаврт нь тавих хэрэгтэй. Энэ дээр бол бид нар голж анхаарж байгаа. Тэгээ манай сургууль бол цөөн тооны магистрийг бол авч бэлтгэж байгаа. Тэр магиструудыг бол арай өөрөөр бэлтгэж байгаа бид нар. Нэгэн дотоодын ихтэй сургуулиуд төгссөн хүүхдүүд учраас магистрт нь голцоо 1 жилийн гадаадад 1 жилийн дотоодод сургаад тэгээд докторт нь хамгийн одоо дэлхийн сайн сургууль, сайн тэнгисд, сайн профессор дээр одоо явуулах талд бол анхаарал тавьж байгаа. Өнгөрсөн 7 хоногт би Хятад улс руу одоо чочлоод ирсэн. Тэгээд Хятадын шинжлэх ухааны академи одоо биоэнергийн судалгааны хүрээлэн дээр одоо нэг доктороо элсүүлээд шалгалтыг өгүүлээд ирсэн. Манай оюутныг бол сайн хүлээж авч байгаа. Энэ дээрээс харахад бол бид нар бас 1 жил, 2 жилийн дотор ажилласан хэдий боловч бас нэлээх хүч гаргасан. Тэгээ хүүхдүүд маань бас өндийж байна. Ер нь чадварж байна. Хамгийн гол нь хүүхэд бол ирээдүйн чиг баримжаа хамгийн зөв авч байгаа. Энэ л хамгийн гол зүйл байна. Энийг бол зөв суулгацсан тохиолдолд хүүхдэд бол нэг санаа зовоод байх юм байхгүй. Хичээл энэ тэргээ шахаад байхаасаа илүү хүүхэд бол өөрөө өөрийн хувийн төлөвөө гаргаад өөрийн ирээдүйн одоо инженер олон одоо эзэмших мэрэгжлүүдээ бол хүүхдүүд бол сонгоо явждаг л да. Ер нь бол одоо сургуулийн явцад оюутнууд онлайн болоод үйлдвэрлэлийн дадлагыг бүрэн хослуулах аль талаасаа бас орхихгүй байх боломж бүрдэж байна гэсэн үг. Ер нь яаж зохицуулж байна? Ер нь одоо бол хүүхдүүдэд дан онлоор нүдэд бол явахгүй нь ойлгомжтой болсон. Одоо энэ бол интернет буюу энэ сошиал медиа орчин бол маш их нөлөөлж байгаа. Тийм учраас хүүхдүүдэд одоо хэрэглгээний болон ирээдүйд одоо ажиллах үйлдвэрлэлийн чиглэлийн маш сайн уялдуулаад одоо онл практик хоёрыг бол хосолж хичээл болгоныг ойлгуулах хөдөлгөөр одоо сонирхолтой хүүхдэд өгөөжтэй байх талаас бол зааж байгаа. Тийм учраас Монголын одоо хамгийн салбарын шилдэг багш нарыг бол бид нар урьж байна. Зарим нь одоо бүтэн цагаар авч ажиллаж байгаа, зарим нь одоо гэрээгээр ажиллаж байгаа. Хэрэг Монголд байхгүй буюу бэлтгэдэггүй одоо чиглэлийн инженерийн одоо багш нарыг инженерүүдийг одоо боловсон хүчнийг бид нэр урахаас өөр арга байхгүй.
энэ дээр бол нэлээсээ ажиллаж байгаа. Тэгээ оюутнууд одоо эх жилээс 3 дугаар курс төрүүлж хүүхдүүд орно. 3 4 дугаар курст бол инженерийн нарийн мэрэгжлийн одоо суур хичээлүүдийг бид нэр бол орохын тулд бид нэр зөвхөн одоо шинэ Монгол гэхээр ер нь Японтой их холбоотой гэж хардаг. Японы одоо хэд хэдэн шилдэг инженерийн сургуультай бид нэр гэрээ байгуулсан байгаа. За мөн одоо 2+2 буюу хамтарсан оюутан солилцооны хөтөлбөрүүдийг гэсэн бид нэр давхар хийсэн. Тэгээ энэ жил одоо манай сургууль бол хэд хэдэн одоо 6 орчим лабораторийг шинээр байгуулж байгаа. Тэгээ ер нь 3 дугаар курс, 4 дугаар курсэд бид нэр оюутныг судалгаа руу инженерийн судалгаа, аж үйлдвэрийн судалгаа руу оруулаад тэгээд бас шинэ сургууль учраас зарим одоо судалгааны лабораториудыг байгуулахад буюу лабораторид огцоход 2-3 жил байдаг л да. Тийм учраас бид нар Япон болон одоо Тайвань, Хятадын тэгээд Америкийн, Европын холбооны ялангуяа Германы ихтэй сургуулиудаа оюутнуудаа төр хугацаагаар одоо 2 сар, 3 сараар явуулаад тэнд яг үйлдвэрийн дадлагуудыг хийлгээд тэгээд тэндээс сурж ирсэн одоо технологи, ноу-хау тэрийг одоо Монголын хөрсөн дээр яаж буулгаж боожуулах вэ? Тэгээ Монголынхаа компаниудаа бид нар маш сайн ажиллаж байгаа. Жишээ нь одоо IT зон компани байна. Энэ дээр бол IT-ийн чиглэлээр, үйлдвэрийн автоматжуулалтын чиглэлээр бид нар хамтарсан лаборатори хүртэл байгуулсан. Тэгээ одоо хамтарсан одоо IT платформыг байгуулъя. Одоо хувийн компани, хувийн одоо технологийн дэд сургууль хоёр нийлээд IT одоо жижигхэн одоо инкубаторыг, технологийн инкубаторыг байгуулаад тэн дээрээс хамгийн одоо чадaltaй стартапуудыг гаргая. Тэгээ энэ тал бид нар бас MIT-тай бас тохиролцоод тэндээс бас хичээлийн онлайн хичээлүүдийг бид нар энэ талаар бол авч байгаа. Яг тэгэхээр энэ чиглэлийн одоо менежмент, бизнесийн хичээлүүд бол Монголд бол ордог сургуулиуд байхгүй учраас манай сургууль бол тэрийг бол одоо орж бол эхэлсэн байгаа. Тэгээ энэ дээр бол хүүхдүүд бол маш их сэргдэг. Маш их одоо чадварыг бол олж авдаг. Тийм учраас одоо 2 дугаар курсээс эхлэх хүүхдүүд ирээдүйд би яах гэж их сургуульд орсон. Энийг төгсөөд энэ надад одоо ямар мэдлэг, боловсрол, мэрэгжлийг олгох юм гэдэг суурь хүүхэд бол эцэг нь харж эхэлж байгаа. Тэгээ тийм хүүхэд бол ер нь зогсолтгоо цаашаа явдаг. Тийм учраас тэр хүүхдүүд бол магистртаа, доктортой, тэрний дараах одоо өөрийн одоо ажиллах хугацаанд гадаад орчин бол нэг сонирн биш болчихж байгаа. Одоо дуртай улстай, дуртай сургуультай очиод өөрийн хэрэгтэй мэдлэг, боловсрол, мэрэгжлийнхаа ямиг бол олоо авчдаг. Энэ талыг л бид нар одоо Монголдо олгоё, эзэмшүүлэе гэсэн ийм одоо шинэ сургууль гарч ирээд одоо шинэ оюутнуудад хүлээж авч байна. Ер нь одоо ихтэй сургуулиудын хувьд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд ямар бодит нөхцөл байдал бий болоод байна? Ер нь хүндрэл бэрхшээл гардггүй. Ер нь цаашдаа үйлдвэрлэлд ялангуяа эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нэвтрүүлэхэд гол нь ямар тодорхой зохицуултууд шаардлагач байна? Тэгээ ер нь бэрхшээлийг тоочод байвал бол их олон л доо. Гэхдээ энийг бол манай сургуулийн зүгээс бол нэг тоогоод байдгүй. Аль болох бид нар туулах хэрэгтэй. Тийм учраас улсаас төсөв хараад ч юм уу, хувийн компаниас тодорхой хөрөнгө оруулалт хараад ч суугаад байхгүй. Тийм учраас бидний одоо нэгдүгээр барьж байгаа гол зүйл бол хамгийн чанартай оюутнуудыг бэлдэх. Багш нарыг одоо яаж дэлхийн тэргүүл их сургуулиудын профессорын хэмжээнд аваачих вэ? Хичээлийн хөтөлбөрүүдэд яаж оюутанд хамгийн өгөөжтэйгээр зохицуулж бий болох вэ гэдэг асуудал бол байгаа. За хоёрдугаарт бол их сургууль гэдэг бол яхахгүй судалгаагаар хардаг. Тийм учраас бид нэр бол хамгийн одоо улсын одоо томоохон ихтэй сургууль хүрээлэнгүүдтэй давхцахгүйгээр Монголд байхгүй байгаа шинэ одоо өндөр технологийн судалгаануудыг бид нэр одоо чиглэлүүдийг бий болгох тал дээр бол онцгой анхаарч ажиллаж байна. За энэ дээр бол одоо бидний хамгийн ойр одоо бүгд нэг Хятад улс бол бүр өндийгээд гараад ирлээ. Тэгээ энтэй бол бид нар одоо энийг бол одоо тооцохгүй байж болохгүй. Оросын холбооны улсууд бас ихтэй сургуулиуд нь зэгцэрж байна. Тэгэхээр манайх бол зүгээр нэг судалгаа хийгээд өгүүлэл бичээд патент хийгээд тайлаа өгöd байхтай болно биш. Бид нар тэн дээрээс хамгийн хэрэгтэй гарааны бизнесүүдийг венчур хөрөнгө оруулалтуудыг татах үүднээс маш хүчтэй тэр гарааны одоо компаниуд, стартапуудыг бид нар бол гаргаа. Одоо бол 2 жил стартапыг бол бид нар гаргачаад байна. Тэгээ эх жил бол одоо IT зонтой, за нанотехнологийн тал дээр бид нар одоо нано энержи болон говь компаниудтай зас хөдөө аж ахуй Монголын одоо брэнд бас түүхийдүүд байна л да. Ноос, ноолуур, арьс шир, ургамлын болон амьтны гаралтай одоо биологийн нөөцүүд уул уурхайхаас гадна шүү дээ. Эдгээрээ одоо бид нар тулгуурласан
гарааны одоо компаниуд одоо гарааны бизнес инновацийг яаж хийх вэ гэдэг дээр манай сургуулийн хамгийн гол нэг point бол агуулгаж байгаа. Тэгэхээр манайх бол хэрэглгээний чиглэл рүү нэлээд хүчтэй орно. Тийм учраас одоо манай хувийн дотоодын компаниудтай бол маш нягт ажиллаж байгаа. Оюутнуудаа бол дадлах хийлгэж байгаа. Тэгээд тэднэрт бол юу хэрэгтэй нэг бол маш сайн инженерүүд л хэрэгтэй байгаа. Оюутнуудын сургуулийн төлбөрийн түвшин ямар вэ? За манайх төлбөр бол инженерийн сургууль учраас жилийн 6 сая төгрөг. За бид нар бас олон улсын одоо болон улсын олимпиадад математик, физик, хим, биологи, техник, технологиор орсон хүүхдүүдэд 100% хөнгөлтийг бол үзүүлж байгаа. За хот болон аймагт бас медаль авсан, сая дурдсан олимпиадад төрүүлсэн хүүхдүүдэд бол медаль авсан хүүхдүүд бид нар 50% хөнгөлт. Тэгээ бас авиаслаг инженерээр сурах байгаа. За мөн одоо бас ар гэрийн ачигдaltaа тэгээ өөрөө бол тодорхой одоо техникийн инженерийн сэтгэлгээний авьяастай хүүхдүүдээр бид нар тодорхой одоо захирлын нэрэмжт, сургуулийн нэрэмжт тэтгэлэг хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлдэг. За элсэд орсон оюутнууд бид нар үндэсний одоо хөтөлбөр тэтгэлгээс гадна одоо хувь хүний гадаадын тэтгэлгүүдийг бас хөөцөлдөж олж өгөх талаар бол анхаардаг. Ингээд одоо улсын сургуулиудын төлбөрч гэсэн бас 4 сая төгчлөө, зарим нь давчлаа. Тэгээ манайх бол инженерийн сургууль ихэд 6 сая бол би боломжийн гэж боддог. Тэгээ манайх бол бакалаврын төвшөнд боловсролыг бол гадаадын аль ч ихтэй сургуулиас дутахгүйгээр бол олгоно гэсэн бол маш том амбицтай зорилготой бол явж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд ч гэсэн би одоо хэлэхэд хүүхдээ бол заавал багаас нь гадаад явуулна гэхээсээ илүү дотоодын одоо чанартай сургуулиудад ялангуяа бакалаврын төвшөнд бол хүүхдүүдээ бол бас Монголдо сурах талд бас анхааруул их зүйтэй шүү. Тэгэхгүй бол 17, 18 та хүүхдийг бол шууд одоо гадаадад инженерийн том мэргэжил эзэм шүтгээ явуулах нь бол би бол жоохон тийм сайн зүйл биш гэж бол хардаг. Ялангуяа дотоодод хамгийн сайн суур хүмүүжил боловсрол мэдлэгийг олгосны дараа хүүхэд бол ахлах курстэй явж болно. Магистртаа бол гадаад хамгийн тэргүүлэх сургууль, хамгийн сайн профессорууд Монголд хэрэгтэй судалгааны чиглэлүүдээр очиж болно. Тэгээ энэ талд бол одоо манай сургуульд бол маш өргөн боломжийг бол нээж байгаа. Энэ дээр бол бас бид нэр эцэг эхчүүд гэсэн их орж байгаа эхний оюутнууд гэсэн бас сэтгэл хангамж бол нэлээ өндөр байгаа. Тэгээ инженерийн сургууль бас тийм амар биш, ачаал ихтэй. Бас нэлээ хүнд хичээлүүд бол бас ордог байгалаа ухааны. Тэгээ яг зорьсон хүүхдүүдэд бол хамгийн одоо дэлхийн одоо хамгийн тэргүүлэх гэж байгаа инженерийн сургуулиудын одоо хөтөлбөрийг бол манай сургуулиас суралцах эзэмших бол бүрэн боломжийг бол бид нэр бас олгож байгаа сургуулийн нэг гэдгийг бас хэлмээр байна. За баярлалаа, таны ажил амжилтсан. За өөрчлөсөн амжилт хүсье. Эрхэм үзэгчдээ, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийн зочны цаг ярилцлагыг хүргэлээ. За энэ удаагийн ярилцлагаар Монголд өндөр технологийн мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэх боломжтой вэ гэдэг асуудлыг хөндлөө. За ярилцлагад Шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал доктор Ган Зэрэг оролцлоо. Үзэгч та бүхэнд баярлалаа.